За сэргээгдэх эрчим хүчний төрлүүдийн нэг болох газрын гүний дулаан буюу геотермал гэсэн сэдвээр үргэлжилж байна. За геотермал буюу газрын гүний дулааны эрчим хүч нь газар доорх дулааны эрчим хүчнээс бэхлэгдэн баригдсан эрчим хүчний хувирлын хэлбэр юм а гэсэн тодорхойлол байна. За газрын гүний дулааны цахилгаан станц нь цахилгаан үйлдвэрлэх чигүүрэгтэй цахилгаан станцууд геотермал буюу газрын гүний дулааны цахилгааныг газрын гадаргын гүнээс хэдэн милийн доорх байгалийн гүний халуун усан сангаас гарч буй уурыг үйлдвэрлэн хэрэглэдэг. За эдгээр усан сангийн халуун усны уур нь эргэлдэж буй турбинд орон түүний хүчтэй ажиллагаанаас цахилгаан эрчим хүч бий болдог гэсэн процессыг зурган дээр харуулсан байна. За энэхүү зурган дээрээс газрын гүндэх галт уулын чулууны халуун чулууны дээрх усны давхаргаас халуун усыг одоо насвасаар татаж аван цахилгаан эрчим хүч одоо үйлдвэрлэж байгаа үйл явцыг зурган дээрээс харуулсан байна. За энэ нь мэдээж давуу болоод сул талуудтай. За давуу талууд нь болохоор маш бага нүүрс түргэгч болон ус хөрсний бохирдол үүсгдэг сэргээгдэх эрчим хүчний их өсвөр. За хамгийн бага тасалдал бүхий 7 хоногийн 24 цагийн найдвартай эрчим хүчний их өсвөр мөн дүүргийн халаалтын хэрэглээнд цахилгаан үйлдвэрлэх гэх мэт за шууд ашиглалт гэх мэт давуу талуудтай. Сул талууд нь болохоор техникийн хувьд геотермал урсгалыг хязгаарладаг. За зэврэлт мөн гадаргын тогтворгүй байдал болохоор газар хөдлөлтүүд за байгаль орчин болон нийгмийн хязгаарлалтад хэд хэдэн боломжит газруудад тусгай хамгаалалттай газар амралт, соёлт, саун гэх мэт газрууд байрласан байдаг. За санхүүгийн хязгаарлалтуудад болохоор өргөндлөг, усан сан бэлтгэх гэх мэт их хэмжээний хөрөнгө оруулалтын зардал гардаг. За зөвхөн тодорхой бүсдэл ургамлыг барьцуулах гэх мэт сул талуудтай. За санхүүгийн хязгаарлалтууд энэ болохоор өргөндлөг 36%, харьцангуй дийлэнх хувийг эзэлсэн байна. За бусад зардлууд нь болохоор эхлэх болоод одоо ашиглалтанд оруулах үйл явцын зардал болоод одоо судалгаа зөвшөөрөл одоо анализ гэдэг тэр бүх зүйл зардлуудын хувийг харуулсан байна. За гадаргуун тогтворгүй байдал. За газрын гүний дулааны цахилгаан станцуудын байгууламж нь газрын гадаргын тогтвортой байдалд нөлөөлдөг. Цахилгаан станцуудын газрын гүний дулааны систем сайжирч хөгжсөн хэсгийн дотоод гидравлик буюу шингэний системийн хугардлын улмаас газар хөдлөлт өдөөгддөг. За 1997 оны 1 сард Швейцарт газрын гүний дулааны цахилгаан станцын байгууламж 3.4 магнитын хүчтэй газар хөдлөлтийг өдөөсөн гэсэн байна. За Монголын геотермал боломжит бус ба одоогийн хэрэглээ. За энэхүү газрын зурган дээрээс Монгол орны одоо халуун аршааны одоо голчлсон бүсүүдийг цэгээр тэмдэглэж өгсөн байна. За Монголд 42 халуун аршаан байдаг. Одоо эдгээрийн нэг нь болохоор шаргалжуудын аршаан үзүүлэлтийн хувьд өндөр байгаа. За геотермал суурилсан цахилгаан үйлдвэрлэхэд хамгийн багадаа 120 градус шаардлагатай байдаг гэсэн байна. Гэсэн бол одоо шаргалжуудын аршаан болохоор 160 градус одоо халуун
байгаа. Энэ нь юу гэж хэлэх гээд байгаа гэхээр энэ орчинд шаргалжуудад геотермал газрын гүний дулааны цахилгаан станцыг барих одоо тохиромжтой газраа гэсэн ойлголт юм аа. За энэ дээр нэмж хэлэхэд за цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл одоо энэ төрлийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл Монголд хараахан гараагүй байгаа. За одоогийн хэрэглээнд болохоор соёлын амралтын газруудад за жижиг оврын хүлэмжийг халаах тий сансрын халаалт болон ноолоор угааж хатаахад шууд хэрэглэх гэсэн хэрэглээнүүдийг дурдж өгсөн байна. За халаах болоод хүргэх зориулттай геотермал дулааны насоос эсвэл газар доорх нөөц дулааны насоос гэсэн геотермал систем байна. За зарчмын хувьд хүргэх хүчтэй төстэй боловч хоёр өөр үйлдэлтэй халаах мөн хүргэх гэсэн. За давуу талууд нь болохоор ердийн халаалт хүргэлтийн системтэй харьцуулахад 25-аас 50% бага эрчим хүч хэрэглэдэг бөгөөд эдгээр нь эрчим хүчний их үүсвэрээс хамаарч бага бохирдол үүсгэдэг гэсэн байна. За зурган дээрх энэ хүү хоёр байшингийн одоо зурган дээр за зуны өвлийн улиралд одоо халаах процессыг насосоор халаах байшин халаах процессыг харуулж байгаа бол энэхүү зурган дээр болохоор зуны улиралд хүргэх одоо системийг харуулж байна. За геотермал хэд хэдэн системүүд байдаг. Энэ нь болохоор босоо болон хэвтэй тэгээд одоо машгирсан одоо усан сан гэсэн эдгээр системүүд төрлийн насоосууд ингээд байдаг. Дараагийн утсан дээр болохоор vertical буюу одоо босоо төрөл болон одоо энэ усан сан төрлийг одоо дурдах болно. За энэхүү хүснэгт дээрээс одоо Монголд болоод одоо Улаанбаатараас холгүй орших 100 модод хүүхдийн цэцэрлэг болон сургууль зарчмуудал болон эмнэлэгт одоо суурилсан ажиллаж байгаа одоо насосыг одоо харуулж одоо байгаа. Энэ болохоор газар дор усны температурыг харуулсан байна. Энэ нь болохоор гүний болон усны температур, ердийн дулааны насосны үнэлгээний хүчин чадлыг харуулсан байна. Нэгжийн дугаарууд төрөлт нь болохоор өмнөх утсанд үзсэн vertical буюу pond энэхүү хоёр төрлүүдийг суурилсан байгааг харж байна. За vertical төрлүүд дийлэх байгаа бол энэ нүхт гэдэг зарчмуудад болохоор одоо усан сангийн төрлийг байлуулсан байна гэсэн санааг одоо гол одоо илүү мэдээллийг энэхүү линкээс та илүү дэлгэрэнгээр харах боломжтой. За сүүлийн хуудаснаас одоо харьцуултуудыг дүүргийн дулаан болон геотермал буюу гүний дулааны одоо дулааны одоо процессыг харьцуулт байгаа. Энэ нь болохоор одоо жишээ хэлэх юм бол жилийн одоо засварын жилийн зардал одоо дүүргийн хувьд эсвэл heat pump буюу одоо геотермал хоёрын харьцуулалт. За бусад зүйлүүд дээр болохоор
геотермал буюу газрын гүний одоо газрын гүний дулааны зардал илүү хувь илүү байгааг харж байгаа харьцуултанд за энийг одоо сөргүүлсэн одоо давуу талыг харуулсан одоо харьцуултна гэвэл одоо нүүрсээр халдаг дүүргийн халаалт нь 100% одоо нүүрс хүчлийн хий ялгаруулж одоо орчныг бохирдуулж байгааг харж байгаа бол газрын гүний дулаан геотермал нь болохоор байгаль орчинд маш ээлтэй одоо нүүрс хүчлийн хий ялгаруулалт байхгүй байгаль орчинд ээлтэй байгаа давуу талыг харуулсан харьцуулт байгаа. За энэ хүрээд манай сэдв өндөрлөж байна. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.